Шидийн ертөнцид авиаско байна гэдэг үглээс ч тор эмгэнэл. Нийгэмтэрчигтэй зөвхөн шид ашиглаж чаддаг хүмүүсийг л үнэлж дээдлэх бөгөөд шидгүй нэгнийг өрдөөл хог шаар мэт үзнэ. Гэвч энэ харгас ертөнцид цор ганц сэлэн барин зогсох нэгэн хүү бий. Түүнийг Wall Surfort гэдэг. Тэр шид ашиглаж чаддаггүй. Тийм ээ, ганц шид ашиглаж чадахгүй. Ихтэй түүнд бусдаас илүү нэгэн нууц чадвар бий. Тэр бол шидийг хинээс ч илүү гүнгүнзгий ойлгож мэдэрдэг бас одоо үеийнхэн буюу Dwarf-удаас ч дутахгүй асар их биеийн хүч хурцтай ер бусын дайчин юм. Гэвч бодит байдал дээр амьдрал түүнд хатуу хандна. Академийн багш могоо шиг хүйтэн зантай Эдвард Уоллыг шид ашиглаж чадахгүйг нь хинээр ч илүүлдэггүй сайн мэдж байв. Тийм атлаа тэрээр зөрөөд Уоллыг ангийнхан нь өмнө самбарт гаргаж шид ашиглахыг нь шаардна. Мэдээж Уолл юу ч хийж чадахгүй бөгөөд ангиараа түүнийг шалгуулна. Ялангуяа энэ улаан үстэй галын шидийн гоц авяастан Сион түүнийг шидгүй арчаагүй амтан химэн муу муухай үгээр доромжлон баг таваа хангана. Харин энэ бүх доромжллын дундаас ангийн хамгийн ухаалаг гавал охин Колет үргэлж дундуур нь орж Уоллыг өмөрч авардаг байлаа. Хөөрхөн байгаа биз? Уолл яагаад ингэтлээ зүтгэн вэ? Үүнийг ойлгохын тулд энэ дэлхийн төвхийг сөхөх хэрэгтэй. Эрт үр цагт хүн төрлөختн тэнгэр гэж юу болохыг мэддэггүй харах хуй дунд амьдардаг байжээ. Тэр үед дэлхий дээр аим шиг төрөмгөлөгчд ирж хүн төрлөختнийг мөхлийн ирмэг тулгасан гэдэг. Гэвч тэрхүү хүн цагт 5 маги авендер буюу хүн төрлөختний түүхэн дэх хамгийн хүчрхэг 5 шидтэн гарч ирж дайснуудыг даран одоогийн хуурамч тэнгэрийг үүсгэж дэлхий дахинд амар амгалан тогтоожээ. Одоогийн тэрхүү 5 маги авендрийн нэг бол Уоллийн бага насны найз мөсний шидийн гоц авяастан Эльферия юм. Тэрээр маш залуудаа цамхгийн оройд гарч хамгийн дээд шидтэн болсон нэгэн. Үнэхээр гайхамшигтай биш гэж үү? Тэд багтаа өнчин хүүхдүүдийн асрамжийн газарт хамт үссэн бөгөөд нэгэн мартагдашгүй амлалт өгсөн байдаг. Хамтдаа заавал тэрхүү өндөр цамхгийн оройд гарч хуурамч биш жинхэнэ нар жаргахыг харнаа гэж. Эльферия дээд оройд хүлээж байгаа. Харин Уолл доор шидгүйгээд хаягдсан. Энэхүү амлалт нь л Уоллыг өдөр бүр бууж өглгүй цустайгаа худгалсан ч урагшлах цорын ганц зүрхний цохилт нь болдог билээ. Цамхагийн оройд очиж Эльфериатай уулзахын тулд Уоллд асар их кредит буюу оноо хэрэгтэй. Цамхаг гэдэг нь дээд шидтэнгүүдийн амьдардаг газар бөгөөд тийшээ нэвтрэхийн тулд нийт 7200 кредит цуглуулах ёстой. Кредитийг 3 замаар авдаг. Нэгт шалгалт өгнө. Хоёрт шидийн чадвар. Гуравдах нь бас дадлаг буюу мангас агнах гэж байгаа. Тэгэхээр хэдүүлээ нэлээд гоё дулаанууд үзнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр лайк дараа таны руугаа орцгоё. Гэвч манай Уолл шид хэрэглэж чадахгүй тул шидний чадварыг оноо авч чадахгүй. Зөвхөн онлайн шалгалт болон амь үрсэн дадлгаар л кредитийг цуглуулах ганцхан арга гарцтай. Сургуулийн сайхан сэтгэлд багш профессор Воркнер түүнд тусалж 5 кредит өгөх мангас агнах даалгавар өгч явуулна. За ингээд манай залуу 5 кредит авахын төлөө мангасыг агнах даалгавартаа орж байгаа юм да. Агунгүнд Уолл гинэд аюул орсон Сионыг олж харав. Тэрээр 10 онооны хүчрхэг мангасын дайралтанд орчиж өглөлийн ирмэгт ирсэн байлаа. Уолл төр зур эргэлзэн. Өөрийг нь үргэлж торомжилдог байсан хүн шүү дээ. Гэвч тэр Эльфериагийн тухай түүнийг хүлээж байгааг нь бодон зориг гарган урагш үсэрч Сионыг авардаг. 5 жилийн өмнө Уолл одоогийн шиг нэмсэглэж явдаггүй байв. Яг л өгсөн хүн шиг харцтай нуруунд бүхийсэн амьд өвтөл шиг явдаг байсан. Уоллыг энэ зориг л өөрчилсөн юм. Яг л зомби шиг харагдаж байгаа зү. Хичээлийн завсарлагаагаар сургуулиар нэгэн цуурхалт харав. Баг сургуулийн шилдэг шидтэн Сион 10 онооны мангасыг ганцаараа устгасан гин. Бүгд л Сионыг бишэн магтана. Гэвч яг үнэндээ тэр мангасыг хинч биш Wall Surfort өөрийн биеийн хүч сэлмээрээ аварсан байлаа. Уолл үүнийг хүнд чилсэнгүй. Зүгээр л чимээгүй өнгөрөв. Үүнийг мэдсэн өнөөх могоо шиг Эдвард багш Уоллоос тусгай шалгалт авахар шийднэ. Тэрээр Уоллд хатуу тулгын шаардлага тавив. Хэрвээ чи намайг ганцхан удаа зөхөж чадвал 5 оноо өгөх болно. Чадахгүй бол чи энэ сургуулиас шууд хөөгдөнө. Эдвард бол маги авендер болоход хамгийн ойртсон сургуулийн хамгийн хүчрхэг шидтүүдийн нэг.
Тэрээр Уолд бултаж зугтахын аргагүй араас нь цуврах хүчтэй шившлгүүдийн галзуу мэд дайрч эхэллээ. Тулаанч үргэлжилсээр тулааны дундуур Эдвард хашгирна. Чи яагаад ингэж магийн вендер болохыг хүсээд байгаа юм бэ? Ямар шалтгаанаар ингэж их хичээл зүтгэл гаргаад байгаа юм бэ? Уолд цусаа харчин Эдвардын өмнөөс эслэн хараад би Эльфериатай уулзмаар байна. Би амлалтаа биелүүлэх ёстой гэж хашгирав. Яг энэ эзэгтэй мөчөд Колет Уолд руу түүний сэлмийг шидэж өгнө. Уолд сэлмээ шүүрэн авч Эдвардын өвглийн дайралтыг сөрөн үсэрч эцэст нь багшийнхаа хацрыг зүсэж чадсанаар сургуулийн хөөгдөхөөс аюулаас мултарч 5 оноог өөртөө авч чаддаг юм да. Манай Уолд өглөө болгон сонин тарааж амжиргаагаа залгуулдаг ажилтай. Нэгэн өглөө дээрээс буюу Эльфериагаас мөсөн мангас авчир гэсэн тусгай тушаал ирснээр Уолд цамхаг руу явхаар болов. Тэрээр өрөөнийхөө хамтрагч Ростигоос тусгай шидийн хэрэгслүүдийг авч замдаа гарнаа. Цамхагийн доод давхарт Эльфериагийн тушаалаар маш олон шидтэн цугласан байх ба Уолд тэднээс зугтаж бүр доошоо аюултай бүс рүү ганцаараа буучдаг. Тэн тэрээр нүдний шилдэ өөрөөс нь 2 дүү буюу 4-р ангийн Ирис гэх өгний мангасын найрлаас авардаг юм да. Тэр хоёр агуйн гүн рүү ярилцсан явж байтал гинт агууж чирч 6-р онооны хамгийн аюултай мөсөн мангас гарч ирэв. Энэ мангас самнаасаа лазер гаргаж хүссэн болгоноо хөлдөөдөг тул Уолд шиг ойрын зэний тулаанчид хамгийн халтай давуу талгүй дайсан байлаа. Гэвч Уолд ухарсангүй. Найз Ростигийнхаа өгсөн шидийн хэрэгслүүдийн ачаар мангасыг дэлбэлж ялалт байгуулнаа. Үнэхээр кайфтай ялалт байгаа бэ зэ гэж юм яриад. Удахгүй 2 жилд нэг удаа болдог шиддэнгүүдийн фестивал болох гэж байгаа бөгөөд энэ фестивалаар цамхагийн дээд шиддэнгүүд ирж авиаслаг сурагчдыг сонгож авдаг тул хамгийн чухал үйл явдал юм. Гэвч манай Уолд орохгүй гэж зүтгэн. Учир нь тэр 2 дугаар ангидаа орохдоо хамаг амтны тургуйг хүргэж түүнээсээ болоод бусдаас бараг айдаг зүрх өгсөн болчихсон байлаа. Ер нь л трама л да. Хичээлээ дараад манай Уолд варпуудын хоолны газарт цагийн ажил хийдэг байв. Гэтэл гинт сургуулийн топ шиддэнгүүдийн нэг их зантай Юлис орж ирэн варпуудыг шид ашиглаж чаддаггүй дор дамтад хэмээн доромжилж өгсөн хоолыг нь голоод уннаа. Энэ нэг хөөрхий жижигхэн амтнуудын хоолыг нь зүгээр л нэг идчихгүй энэ арчаагүй. Манай Уолд уурлаж сэрээгээ чангатгаал. За яг одоо тесэрнэ. Одоо яг ална гэж бодож байна те. Одоочуд маш шидгүү учраас юу ч хэлж чадахгүй толгойгуудаа зогсоод уулын дургуйд хуйлаа хүртэл хүрнэ. Тэр Юлиусийн өмнөөс зогсоод Юлиусийн 2 дагалдан шууд Юл руу дайрч үүнийг ухаан алдтад нь зохиж унаана. Юлиус багталтайгаар хинээж Уолд бооцоо тавив. Фестивал дээр хэрвээ би ялбал Уолд чи Актимаас хөөгдөнө. Хэрв чи ялбал би Дварпудаас албан ёсоор уучлахгүй болно гэд. Ингээд авиасгүй хүү болон сургуулийн суутны хоорондох үхлийн тэмцээний өдөртөмж зарлагдлаа гэж. Ингээд бүх сурагчдын ирээдүйг шидэх 2 жилд нэг удаа болдог шиддэнгүүдийн фестивал албан ёсоор эхэллээ. Гэвч тэмцээнд орох дүрм маш хатуу. Багуудын нийт оноо хамгийн багадаа 21,000 байх ёстой тул Уолд хүчрэг хамтрагчид хэрэгтэй болов. Энэ үед түүний үнэнч найз Колет болон Уолдыг үзэн яддагч нэр төрөө боцон Сионер хамтран баг бүрдүүлснээр тэд тэмцээнд орохоо эрхээ авч чаддаг. Тэмцээний дүрм маш энгийн мэт боловч аюултай. Талбайн цаад цагад байгаа эльфүүдийн бэлдсэн үглийн занг бартаануудыг даван туулж хамгийн түрүүнд алтан тэтмийг авсан баг нь ялагч болох юм. За guys, бичлэгийн төр зогсоосон доочлаараа яриулахыг хүссэн аним байвал комент хэсэгт бичээд үлдээгээрэй за. Тэгвэл яриад өгч магадгүй шүү. За анимд орцгоё. За ингээд тэмцээн маань эхэлж байгаа юм да. Тэмцээн эхэлмэгц тэдний өмнөх хамгийн ихний хүнд сорилт болох аврах том төмөр големууд гарч ирлээ. Ядаж байх нь айгүй олон големууд байдаг заяо. Юлиусийн баг шидийн хүчээр төрүүлэн алхаж байхад Уолын багт хугацаа алах эрх байсангүй. Колет өөрийн шидийг ашиглан Уолын гар хуйгийг хүчрэгжүүлж өгснөөр Уол ямар ч шидгүйгээр зөвхөн цэвэр биеийн хүчээр төмөр големуудыг ганц цохилтоор өөрүүлэн эхний саадыг гайхалтай урданд авч чаддаг юм да. Дараагийн шатанд эльфүүдийн цанг ажиллаж агаарт сум шиг хурдан хурц чулуун мөндөр үүсэж тэдэн рүү дайрлаа. Гэвч Уол ухарсангүй. Колетийн хийж өгсөн хүн цэлмийг шүүрэн авч ирж буй бүх чулуун сумнуудыг агаарт нь завчин устгасаар сүүлчийн даваа руу цахилгаан мэт хурдлана. Гэтэл барианы шугамд өнөөхийг цаантай Юлиус аль хэдийнэ ирж гисэн тэтэм рүү гараа сунгаж байв. Уол түүнийг зогсоохоор урагш тэмүүлэг яг тэр агшинд гинтийн зүйл болов.
Үүний ардаас Сян ухаан галзуурсан мэд маш өчрөх галын шидээр уул болон Юлус хоёр руу зэрэг дайрч эхлэв. Яагаад Сян өөрийн багийн хүн рүү дайрна вэ? Үүний ард тэдний бага насны дүүх нуугдж байлаа. Баг байхад Сян нэг удаа уулд туслах гэж оролцсон боловч уул түүнийг нь анзаарсангүй өнгөрчээ. Тэр цагаас хойш Сяны бахархал шахаргалж авьяасгүй хэрнээ намайг үл тоомсорлоо хэмээн ухаалыг гүнээ үзэн ядаж эхэлсэн юм. Сян уур хилэндээ автан араараас нь хамгийн хүчтэй шидүүдэд илгээж эцэст нь аврах том галан шонхор шувууг дуудан гаргав. Энэ болохоор нэлээд өндөр түвшний шид. Тэгээд манай үзэгчдийн бүр нүдэн орой дээрээ гараад бараг нэг гайхах юун давцаад байдаг лээ. За коммент хийжээрэй. Сян ч өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд вал руу хамаг хүчээрээ ловтлоо. Эсвэл галчуу бүх юмаа тэн гал мал байсаа бүгднийг л дайруулж байгаа хэрэг. Манай онч тэгээ яг нэг болтож байгаа л шууд галчууг нь ганцхан завчилтаар байхгүй болгоод яг дайраад очих гэсэн чинь л тэнгэрээс нэг төмөр унаад ирж байгаа. Юу вэ гэж харсан чинь муу колет дундуур нь орж ирээд хүчээр зогсоох нь энэ юм да. Учир нь тэдний жинхэнэ дайс нь энд биш цэнгэлхийн төвд хүлээж байгаа юм. Манай үний хувцс мувцсан бүр галж чатаад энэ улаан устын гайхаж байгаа нэг нь хараад байгаа тэр. Өөрийнх нь буруугаас ш тэр. Уул эцэст нь юустай нүүр туллаа. Галжралтай нь юус утаа манан дундаас өөрийгөө яг адилхан дөрөв болгон хуваажсан юм шиг Наруто хэлбэрийн нэг тийм шид гаргаад ирж байгаа. Энэ зүгээр нэг шид биш юм гинэ. Дээд самхагийн хатан буюу Эльфериагийн 2 настайдаа зохиосон түүний алдартай 12 шидний нэг болох бодит хувилгаангийн шид байлаа. Юус дөрөн зүгээс зэрэг дайрч Уолыг хөдөлгөөнгүй хороод дээрэс нь асар том мөсөн солирыг унгааж Уолыг талбайтай цуг нэргэв. Үзэгчид ч Уолыг өгсөн гэж бодсон ч тэрээр утаан дундаас сэлмээ барин иргэн гарч ирлээ. Уол юусын дайралтыг сөрөгцөөраа түүний тактикийг хэдийнэ ажиглаад амьдсан байв. Тэрээр Юлсийн 2 дагалдагчийг нь гинэт дайрч ухаан алдууллаа. Тэгмэгц Юлсийн хувилбарууд шууд замхран алга болов. Учир нь Юлс тэрхүү хүн шидийг ганцаараа удирдах чадахгүй бөгөөд цаанаа 2 найзаараа шидний урсгалыг нь дэмжүүлдэг байсныг Уол олж харсан хэрэг. Манай Уолч күүлээ барьж дэлгүй. Юлс руу эсэлэн алхаад Эльферия 2 настайдаа энэ шидийг зохиохдоо 10 удаа хуйлж чаддаг байсан. Чинийх түүний хажууд дэндүү сул юм байна гэж авт. За тэгэл ойлгомжтой Юлс ч та хамаг хүчээрээ хор шарандаас дайрч гэлж байгаа юм чинь. За тэгсэн Уол түүнийг нь жинхэнэ биеийг нь олж хараад нүүрлгүй нь ухаан алттал нь хүчтэй зохиж тэмцээн гайхалтай ялалт байгуулдаг юм да. За ингээд дварпуудын өшөөг манай Уол маань авч өгөөд ялалтаа сайхан аваад тэтгэмрүүгээ хартал гэсэн чинь тэдмийг нь аль хэдийн 12 дугаар багийн ахлагч Эльф угсааны Вигнал авчихсан байдаг юм да. Эсвэл жинхэнэ нөгөө нэг ар нуруунаас те. За нөгөө нэг араас нь яваад авчдаг Вигнал чинь яах вэ тэгэл тэднэрүү дээрээс нь харж байгаа л багталтайгаар инээж байгаа юм ч өстой. Та нар тэмцээнийхээ дөрмийг юусоо ойлгоогүй бололтой. Энэ бол хин нэгний зодолдох биш, тул алдах биш, зөвхөн дитмийг төрүүлж авах тэмцээн шүү дээ. Хэмээн тохуурхав. Хэдийгээр тэмцээнд албан ёсоор ялагдаж титмээ алдсан ч Уол Юлсыг буулгаж авснаар дварпуудын нэр төрийг аварч чадсан юм. Тэмцээний дараа дварпуудын хоолны газар Төвөл болон түүний найзууд ялалтаа тэмдэглэн баяслаа. Харин өнөөх их цантаа Юлс эр хүний амлалтаа биелүүлж дварпуудаас албан ёсоор уучлалгүйгаа зогсохгүй. Тэдний гал тогоонд хормогц зүүн аяг тавгийг нь чимээгүй хүн угаасан. Түүний их цан тэр чигтээ нуран унжээ. Гэвч тэдний энэ баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Учир нь академийн захиргаанаас бүх сурагчдын доод давхар руу бодит аймаг өрссөн дадлахад гарах тушаал буух бөгөөд энэ үеэр тэднийг там шиг сорил хүлээж байлаа. Эцэнгүүдийн наадам дуусаж сурагчдын хувьд жинхэнэ ам өрссөн сорил тэгэллээ. Академийн бүх дээд ангийн сурагчид доод давхар руу бодит мангас агнах дадлахад явах тушаал буув. Яг энэ үед сургуулийн номер 1 сурагч гэгддэг агуу Лихана хадагтай Уолыг өөрийн элит багт орохыг хүрнэ. Энэ баг бол сургуулийн түүхэнд хамгийн хүчрхэг баг байлаа. Багийн ахлагч Лихана, Сян, Вигнал, Юлс тэгээд ганц шидгүй манай хүн. Дадлага 7 хоногийн хугацаатай үргэлжлэх ёстой байв. Тэдний доошлох замд аврах том дайжин шургоолнууд гинэт гарч ирсэн ч Лихана өөрийн шидээр ганц цогөлтоор л тэднийг буулган авлаа.
Гэвч энэ хүчрхэг багт Вол уусан нэгдэж чадахгүй байлаа. Учир нь тэрээр бусад шиг хайгуулын шид ашиглаж орон зайг мэдэрч чаддаггүй. Орон зайг шидээр харилцаж чаддаггүй тул тэднээс хол хоцорно. Тэдний гол зорилго бол цамхагийн гүнд амьдардаг 110 онооны аюултай Серберус мангасыг устгах байв. Гэвч тэднийг Серберусын өөрөн дээр очиход өнөөх аимшигт мангас айл хэдийнэ өвчгсөн цустайгаа худгалдан хэвтэж байлаа. Тэнд тэднийг Серберус биш хамгийн бүр доод талын буюу 25 дугаар давхарт байх ёстой асар хүчрхэг дээд түвшний шидийн мангас хүлээж байсан юм. Тэрхүү мангас баг руу гинэт тарьж цамхагийг шал ханыг нунааснаар манай багийнхан хамгаалалтаа алдаж цамхагийн 11 дугаар давхар руу унчихдаг. Яг энэ мөчөд цамхагаас гадна академийн төв байрлал үл мэддэг харанхуй хүч дайрч сургуулаа хамгаалж байсан хоёр профессорын амийг нь зэрэглэхээр хөнөөсөн аимшигт үйл явдал зэрэг өрнөж байлаа. Нуран дундаас босож ирсэн Вигнас сэтгэл зүгээр унаж Вол өөрийнхөө нууцыг дэлгэв. Тэрээр би эльфүүдийн дундаас хамгийн арчаагүй нь. Бусад эльфүүд өөрсдийн төсөөллийг бодит болгож байгалийн хүчийг дууддаг бол би зөвхөн хуурамч дүрс үүсгэдэг. Ер нь бол нөгөө янз бүрийн газар аваачаад байсан шүү дээ. Тэр нь болохоор ингээд яг хуурамчаар хүнд ингээд харагддаг юм шиг байгаа. Яг ингээд бодит биш гэсэн үг. Вигнал. Тийм учраас би өөрийн бага насны найз одоогийн 5 Магия Вендрийн нэг болох Эленор руу очиж чадахгүй. Түүний цамагт очиж нүүргүй байна гэж хэлнэ. Лехана Вигнал хоёр гунигтаагаар бид нар бол зүгээр л цамхаг сонгогдож чадаагүй үлдэгдэл. Ямар ч жинхэнэ авиасгүй хүмүүс. Учир нь жинхэнэ сууднууд аль хэдийнэ дээд цамагт руу сонгогдож явчихсан хэмээн өөрсдийгөө голголно. Амар чадвартай мөртлөө өөр өөрсдөө голоодох юм те. Манай хүн чинь бүр ямар ч чадваргүй штэ. Тэднийг ийхүү ярилцаж байтал замд нь 11 онооны галт өөрвөл гарч ирж дайрлаа. Энэ мангасан сэлэм жад болон бусад биеийн хүчний дайралтад асар өндөр төсвөртэй тул уйлын сэлэм энд ямар ч нэмэргүй байв. Энэ мангасыг зөвхөн эльфүүдийн шидээр л устгах боломжтой. Үүнийг мэдсэн Вигнал өөрийн айцаа таван зөвхөн хуурмаг биш жинхэнэ байдлыг модыг шидээрээ дуудан гаргаж мангасыг хүлж устгаснаар өөрийгөө ямар хүчрхэг гэдгийг батлан харуулдаг. Вигнал хоёр цааш явсаар арай гэж Юс Ян хоёрыг олсон ч тэд аль хэдийн үхлийн ирмэгт ирж алуулдаг дээрээ байлаа. Лехана Колет хоёр дундуур норж тэднийг аварч хамжина. Тэдний өмнө нүүрэндээ баг зүүсэн толгойгүй аимшигтай асчин зогсож байв. Тэрхүү багтай хүн явхдаа цамхагийн хамгийн аюултай далд мангасыг дуудаж орхисон нь тэднийг 11 дугаар давхарт унагсан жинхэнэ эзэн 270 онооны асар том үхлийн Гранд Диог мангас байлаа. Сурагчид зүгтах гэж оролцсон ч мангас бүх гарц замыг нь хааж орхив. Одоо тэдэнд ухрах зам алга. Амьд үлдэхийн тулд сургуулийн түүхэн дэх хамгийн өндөр оноотой 270 онооны энэхүү аимшигт мангасыг заавал хагнахаас өөр сонголт тэдэнд үлдсэнгүй. Хүүхдүүдийн нүдэнд үхлийн айдас хурж эхэллээ. Ухрах замгүй болсон сурагчдад ганцхан сонголт үлдсэн нь үхлийн мангасын эсрэг хамтран тэмцэх байлаа. Багтаа уур амьсгал оруулахын тулд уйл өөрийн гол дайсан байсан Юс тандан Эльфериагийн нэгэн нуус техникийг зааж өгдөг. Энэ бол өөрийн клон буюу хувилбаруудыг араас нь дараалуулан бүтээж нэг нь устсан ч дараагийнхаа шившлэгээр тасралтгүй үргэлжлэн уншин техник байв. Шившлэгийн хэдий чинээ урд уншигдана. Шидийн хүч тэдий чинээгээр асар хүчрхэг болж хувирхолно. Юс энэ аргыг ашиглан өөрийн хамгийн дээд түвшний шидийг уншиж мангас руу илгээсэн ч аимшигт мангас ердөөл өчүүхэн төдий шалбарч үлдлээ гэж мангасын хүч тэдний төсөөснөөс ч давааж авчихлаа. Багийн яхлагч Лехана өөрийн шидээр цаг хожихоор Вигналтай хамт мангас руу дайрч хамгаалалтын төлөвлөгөө хэрэгжүүлэхийг хичээнэ. Энэ үед уйл айсандаа чичирч зогсов. Тийм ээ, тэр үнэхээр их айж байлаа. Сион руу харан өөрийг нь хүчтэй цохиж өгөхийг хүснэ. Учир нь тэрээр айцаасаа болж хөдөлж чадахгүй байсан юм. Колет сайн хоёр уйлыг харан хашгирлаа. Юу л үргэлж их айж байдаг. Гэхдээ тэр хизээж ухардаггүй. Хүмүүс шидийг алсаас идэг бол сэлэн барьсан дайчин өөрөөсөө асар том хүчрхэг дайсантай нүүр тулж үхлийн ирмэгдээр тулдаг. Айцаа сөрөн зогсохыг л жинхэнэ зориг гэдгийг тэд уйлд санууллаа. Сион өөрийн бүх хүчийг шахун уйл туслахаар дайрсан ч мангасыг унахад хүчин дутаж байв. Яг энэ хүү агшинд уйл
Өөрийн бага насны мартагдсан дурсамжийг гэнэтхэн санаж Сёны галын шидийг өөрийнхөө сэлмэнд хуйлруулан шингээж орхив. Үүнийг шид ба сэлмний нэгдэл буюу виз гэдэг. За тэгэхээр юу болсон бэ гэхлээр энэ мөсөн дастыг хараад манай хүний багын дурсамж зэтэрсэн бөгөөд түүний ээж нь сэлэм болон эд шидийг зэрэгцүүлэн ашиглах боломжтойг хэлж байсан юм байна. Яа тэгээд манай хүнч галт сэлмээрээ 270 онооны Гранд Йоко ганц хүчтэй завчилдаар устгаж агуу ялалт байгуулваа гэж. Манай хүний тэгтээ ээж нь бас нэг агуу шидтэн байсан байж магадгүй юм шиг байна шүү те. Season 2 дээр юу болох бол хэрвээ та нар гоё лайк дараадах юм бол тэгэл Season 2-ыг бол шууд оруулна штэ. Вивчтэднийг баярлаж амжихаас өмнө нуранган дундаас үе олон жижиг мангасууд дахин бүчин авлаа. Сурагчид бүр мөсөнд туйлдаж үгэлтэйгээ эвлэрч байх яг энэ тэр эгзэгтэй мөчөд дээд самгагийн агуу хаан Мая Вендреныг болох Аарон өөрийн биеэр гарч ирж тэднийг үглийн савраас авардаг. Аароны хажууд явсан багтаад ажид уйлсын нэрийг нь асуухад уйл өөрийгөө танилцуулна. Харин өнөөх нууцлаг дайчин өөрийгөө ердөөл Фин гэж нэрлэв. Гэтэ энэ Мая Вендрүүд нь арай л өпи угаацтай зөвл бүгдийг нь ганцаараа зүгээр гарч ирснээр бүгдийг нь дээрээс нь шараад ичлаа шүү дээ. Энэхүү аимшиг дадлагын үеэр сургуулаа хамгаалж байсан 11 профессор Баатрин ёсоор амиа алдсан байлаа. Гэвч тэдний амьд бие үл хайрлан тэмцэн ачаар нэг сурагч өхөлгүй бүгд амьд мэнд эргэж ирж чадсан юм. Эмнэлгийн өрөөнд Лихана, Колет, Сян, Лиуснер цуглаж тэднэрүү дайрсан багтай багваахаа шиг хүмүүс хэн байсныг гайхан ярилцсан. Лихана бусныхаа сэтгэлийг засаж урам зориг өгөх зур Сян уйлс өнөөх сэлмэндээ шид шингээдэг виз гэж яг юу юм бэ гэж асуухад уйл өөрөө ч түүнийг хаанаас сурснаа мэдэхгүй гайхан суун. Хажуугаар энэ манай цэнхэр үст амнаасаа болоод ам руугаа алимжихүүлэн мууранд ч маажуулна станер бүтгэхгүй бүтэл нэрээ. Яг энэ үед Фин сургуулийн загралтаа уулзаж уйлын ашиглаж байсан өнөөх сэлмийг харуулв. Тэрээр энэ бол ердийн нэг зэвсэг биш, шидийг үл тоомсорлон устгадаг аюултай Mage Slayer буюу шиддэн устгагч мангасын ясаар хийсэн зэвсэг болохыг хэлнэ. Энэхүү мангастай тулсны улмаас цамхгийн 20 гаруй дээд түвшний шиддэнгүүд амиа алдсан бөгөөд хамгийн аимшигтай нь энэ мангасыг цамхгаас өөрөө үүсээгүй. Харин сургуулийн доор хэн нэгэн хүний хийсэн хууль бус туршилтын үр дүн бий болсон гэдгийг илчлэв. Ингэснээр нууц маач улам гүнзгийрч бас Victoria Wind and Swords аниме маань нэгдүгээр бүлэг маань ингээд өндөрлөж байгаа юм. Хэрвээ та нар маань хөөрхөн лайк дараад гой subscribe хийгээд биднийгээ дэмжиж байх юм бол тун удахгүй 2 дугаар бүлгийг нь яриад гэж болно. Айгүй бол энэ 7 хоногтоо чийж магадгүй шүү. Та нарт маань таалагдж байгаа үгээс ламаарх учраас та нар ч гэсэн биднийгээ дэмжээрэй за.